байцгаана. За яа бэ? Өнөөдөр хэмжлэхээр хэдүүлээ юу хийх вэ гэхээр мэдээж та нарын амласнаар би цагаан сарын бичлэг хийх гэж байна. Тэгээд угаасаа нөгөө нэг дээл өмсдөг бичлэгэндээ та нар харсан байх. Нөгөө нэг юм одоо дээл биш Монгол цамц байгаа. Тэгээд би энийг нөгөө нэг өнөөдөртөө ингээ бүжиглэхтэй өмсөж байгаа. Би бас цагаан сараас яг бүжиглэж байгаа. За тэгээд бичлэгөө орцгоё. За тэгээ манай ширээ ийм болсон байна. Битүүний өдөө. Маш гоё чимэглэсэн байна. Энд дээр ингээд хичээнүүдийн цоглуулга байна. Чихэр болон амттнуудын цоглуулга байна. Энд болохоор дөрвөн ширхэг ундаа байна. Энд ч гэсэн дөрвөн ширхэгийн ундаа байна. За тэгээд энэ ширэг ингэж гоё туссан байна. За тэгээд одоохондоо л айл ирээгүй байна. Тэгээд бид нар яах вэ? Бусад ажлуудаа амжуулаад хийгээ байж гин. Тий. Ерөнхийдөө бол хүн болго юу хийн хамаагүй тэгэл би одоо бичлэгийн нүү тэднэрт хамаагүй. Яг тусалцах юм байвал би заавал очих ёстой. Одоо би бүжгээ бэлтгэхгүй болохгүй. Бүжгээ амар олон удаа тавтахгүй бол яг ингээд хүмүүс ингээд суугаад юу ячаар амар ингээд сандраад идэх байхгүй юу? Ингээд сандраад идэх. Тэгээд би сандарсандаа олоо бүжгээ буруу игээд идэх байхгүй юу? Одоо дээрэс нь энэ хөлөө өргөөд ингэж өргөөд энэ талаас эхлээд ингэх байтал би сандрахаараа нөгөөлөр ингэнгүүтээ ингээд идэх байхгүй. За тэнд бол баахан юм янзлж чинь тий манай ээж тэнд зурагтаа өөрийнхөө зургийг дарж ийн. За нэг тэгэл одоо юу хийн дээл байж байна. Одоо өнөөдөртөө бол айлуудаа хүлээгээд авах байх. Тийм. Өнөөдөрт бол ерөөсөө айл хийсгүй. Яг зарим айлууд ч яг хөө тэгээд эсвэл сүүлийн өдөр нь юу агаал айлуудаа тий уурал тий би өсөө ингэж шүлтсэн байна. Тэнд харагдаж байгаа. Тэгээ нөгөө нэг магад нэрэл нөгөө нэг 10-аас 7 өгсөн одоо дээш шиг зүйл чинь Монгол цамц чинь гэх юм уу? Би доогуур болохоор яг энтэйгээ хослуулаад маш хөөрхөн өмд өмссөн. За миний нөгөө нэг хосолж өмссөн өмд маань энэ жоохон миний тавч байна. Харуулаад хэрэггүй нэг иймэрхүү өмд. Yay! За тэгээд ерөөдөө бол 6 айл ирсэн. Одоо тэгж байгаа дахиад одоо нэг айл ирж байгаа гэсэн. Гэрээсээ гар явж ирэх гэсэн. За одоо айл хийх гэж байна. Ингээд өсөө хоёр шүлжээд ингээд ийм хөөрхөн юу зүрсэн. Энэ дээлтэй айгүй хөөрхөн байж байгаа. За нөгөө нэг дээл юу байдаг бичлэгэн дээр чинь гарсан дээл байна. Өвлөн хийтэй дээл маань байна. Дагуураа зүгээр нөгөө нэг өмсдөг бор өмд өмсчихсэн байгаа. Тэгээ гэрт байсараа дулаачч. Одоо л хэсэрчийн алтмог цуглуулъя. Өнөөдөр барны нэг айл явах байхаа гэж би бодож шүү. Үсээ шүлжихдээ би амар ардуур шүлжээ. Айгаа хөөрхөн. Энд дээр бас юм тууцсан юмтэй. Айгаа хөөрхөн. За тэгээд одоо айл хэсэг чийна. За одоо шиний 2-ыг эхэлж байна. Сая анх бичлэгээ эхлүүлэхдээ шиний 1-нд эхлүүлж байсан бол одоо шиний 2-ны
одоо 11 өнгөрч байна. Би өчигдөр ихчээр хумсаа ингээ бодлуулчихсан. Энд ихтэй нийлээ ингэж харахаар бол нийлээ яг бол биш. Юу ч гэсэн ингээ гоё ингээ бодуулсан. Одоо тэгээд айл ирэхээр одоо бас бичлэг бичиж даал гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо бичлэгнийхаа л төлөө явахгүй болохгүй шүү дээ. За өнөөдөр бол шинийн 3 байгаа. Тэгээд өнөөдөр бол би аль хэсгүй яагаад гэвэл миний бие жоохон сонирн байгаа учраас би аль хэсгийг хүсэхгүй байна. Гэхдээ яг уу имээ маань бол айл руу очиод тэгээд ойлгуулж хэлээд тэгээд бэлгийн маань авчирна гэсэн. За тэгээд шинийн 3-ны өдөр бол айл хэсгүй харин манад ирээд ингээд цай аван дуугаад бэлгийн аваад ерөөдөө бол тэр өдөр бол ингэсгээд өнгөрсөн шүү. Ингээд бичлэгийн дундор ороод ингээд хэлчихээр цагаан сараар айл хэсээд ямар бэлгэнүүд авсан тэдрийгээ та нартай би бас хуваалцъя. Би тэгж гайхуулах гэж бол үгүй та нартайгаа хамтаас хуваалцаад бичлэг бас болгож оруулъя гэж бас бодлоо. За тэгээд эхний айлын бэлэг бол зүгээр юм чоко пай өгсөн. Чоко пай гоё би дуртай. Яагаад гэвэл энийг пэйжин талаагаад идвэл яг гоё торт идж байгаа юм шиг санагддаг. Энэ тэгээд 4 ширхэгтэй юм байна. Нэггээр ингэж садалж болно юм. Эсвэл гарч садалж болох юм байна уу? За тэгээд эхний айлын бэлэг бол чоко пай байна. За дараагийн айлын бэлэг болохоор ийм 2 төрлийн гарны тоос байна. Гарны тоостой ингээд 50,000 төгрөгтэй ингээд өгсөн байгаа. Тэгээд энэ надад гарын тос айгүй хэрэгтэй. Надад баг гарын тос байдгүй болохоор ийм гарын тос ч гэсэн ерөөсөө ашиглаж байгаагүй болохоор таалагдлаа. За тэгээд дараагийн бэлэг нь болохоор энэ нэг ийм бичээ байсан юм аа. Одоо ийм зурагтай бичээ. Ийм зурагтай бичээ юм байхгүй юу? За тэгээд энэ болохоор дотроо 2 ширхэгтэй юм билээ. Тэгээд ингээд 50,000 төгрөгтэй өгсөн. Таалагдсан бас. Тэгээд бэлэг маань ихэнх бэлэгнүүд маань амттан байсан болохоор би ихэнхийн нь бол би идээд дуусгацсан байна. Тэгээд ингээд амар жоохон бэлэгтэй агаад байгаа шүү за. За энэ бол баг хамгийн сүүлийн бэлэг. Гэхдээ амар олон юутай бэлгэнүүд байгаа. За тэгээд тэр бэлгийн дотроо болохоор ийм 4 ширхэг маань төрлийн одоо адилхан найрлагатай ч гэсэндээ одоо зураг нь өөр. Тэгээд бас одоо ийм өндөр нь ч гэсэн бас өөр. Тэгээд ийм зурагтай байна. За тэгээд ийм нэг хөөрхөн нохооны тэгээд ийм хар өнгөтэй байна. Нэг ямар улсын хот юм дээ. Тэр улсын бас зурагтай байна. Бас ийм хөөрхөн нохоотой байна. Ингээд дотроо 4 ширхэгтэй юм билээ. За тэр бэлгийн маань багцанд бол нэгдэх бэлэг нь бол энэ. Дараагийн бэлэг нь болохоор ийм хөөрхөн эмс өгсөн. Зурчлаараа би жоохон анидтайгаа шүү. За ийм хөөрхөн зурагтай юм билээ. Энэний зурагтай. Тэгээд дээрс нь айгүй гоё өнгөтэй. Надад яг таарах ийм эмс бэлгэлсэн. За тэгээд Golden God одоо Монгол үйлдвэрийн шоколадны одоо юм морин одоо энэ жил ч одоо морин жил галуулаа морин жил гарч байгаа шүү дээ. Тэгээд морины зурагтай айгүй гоё савлаатай шоколад өгсөн.
Тэгээд энэ мөр жил болохоор миний жил гарч байгаа. Ийм бэлэг байна. Арттай юм. За тэгээд ерөөдөө бусад айлтан дандаа амттантай гээд бахан мөнгө өгсөн. За энэ бол ингээд 2 нэг гээд ингээд ингээд бэлэг өгсөн. Тэгэд би ингээд тоолж үзлээ л дээ. Тэгээд одоо цуглуулсан бүх мөнгөө одоо идэвхтэй тоолж үзье заяа. Хэд байна те? За ингээд 20 25 30 40 мянган төгрөг байна. Надад өгнөл дахиад 5,000 төгрөг байсан. Тэр 5,000-аараа би чипс аваад идсэн. 3,200 чипс хаа. Тий. Чипс аваад идсэн. Тэгээд 42 өгнөл 45,000-ыг өгнөл цуглуулсаа. Тэгсэн чинь дааж тий 5,000-ын үрээд 42,000 төгрөгтэй болоод тэгээд юу ч гэсэн идрүүдээ одоо өрөхгүй ингээд хадгалнаа. Цаасаараа тэгээд хамгийн гоё нь мөнгө цуглуулах, бэлэг авах гэдэг. Тий. Тэгэд эдгээр бэлэгнүүд бол надад бол маш их таалагдсан. Харин гол нь хамгийн их таалагдсан бэлэг нь болохоор гарын тос. Одоо хэдүүлээ энийг задлж үзье заяа. Оо, ясгүй хин. Энэ тэгээ 2 ширхтээ. Юу хөөхөс авахтай. Нэмсэн хоёулын гаргаад. Хоёул бирэнд тэгээ амар гоё том юм байна. Миний дуртай пинк өнгө. Yay! Энэ болохоор цагаан өнгөтэй байна. Ингээд энэ ямар бирэнд юм бэ? Нөөц гэсэн ийм бирэндийн л гарын тос юм байна. Аяа cute юм байна. Таалагдаа. 8 сар хэрэгтэй шүү дээ тий. Тэгээд хамгийн зэжэдэг. Тэгээ хамгийн гол нь мөнгө байлаа. За тэгээд өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү өнгөрөөж байна. Та нар тэгээд ингээд өнөөдөр бол хагас өдөр байгаа. Тэгээд өнөөдөр бол 21-ний өдөр, 2 сарын 21-ний өдөр. Тэгээд цагаан сарын шинийн 1, шинийн 2, шинийн 3 болон шинийн одоо 4 гэж бол байхгүй л дээ. Гэхдээ одоо шинийн 3-ын маргааш нь би та нартаас ингээд бэлгээ танилцуулж байна. За тэгээд та нар маань миний цагаан сарын болон миний бэлэгтэй танилцсан бас тий энэ 2 төрлийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Лайк болон subscribe болон дараад өгөөрэй. Гол нь комент их бичээрэй. Комментиг чинь би хүлээж авах болно. За тэгээ та нар минь цагаан сараа сайхан тэмдэглээд сайхан өнгөрөөсөн бол тэг болоо. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Дараагийн бичлэгээр ямар бичлэг оруулах вэ та нар бас комент хэсгээр бичээрэй. Баяртай.